За сонсогдож байна уу? 1 2. За Улаанбаатарчуудаа энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр 2025 оны 8 сарын 20-ны өдөр орой 8 цаг 15 минут болж байна. За урдсан цаг агаарын мэдээлэлээр 20-21-ний өдрүүдэд бол Улаанбаатар хотод бол 25-аас 35 мм-ийн хур хунтас орохоор ийм урдсан мэдээтэй байсан. Энэ зууны хамгийн их хур хунтас орохоор ийм цаг агаарын урдсан мэдээллүүдийг бол гаргасан. За энэ дагуу бол одоо холбогдох ажлынхантай нийслэлийн шуурхай штабын дагуу ажиллаад явж байна. Өнөөдөр бид бүхэн хаан уул дүүргийн 18 дугаар хороо өмнө ирж ирсэн Хүнөө 22 болон Жапон 5-ны дундлын хэсэг буюу нөгөө иргэдийн маань гомдол гаргаад ирсэн ногоон байгууламжийг устгасан номер реалтрын байшин хашаага сунгасан хэсэгтэр бас ирээд ажиллаж байна. Надтай хамт Улаанбаатар хотын геодез усны барилга байгууламжийн дарга Бямба дарга өртөөр ирээд байна. За өнөөдөр бас энэ дээр ямар асуудал ирж байгаа нөхөд өглөөний байдлаар өнөөдөр 8 цагийн байдлаар бол энэ замын дагуу бол их хэмжээний ус одоо ингээд тогтсон байсан. За өнөөдөр бол одоо оройн 8 цаг 15 минутын байдлаар бол ингээд усгүй болсон ийм одоо байдалтай байна. За өнөөдөр Улаанбаатар хотод өнөөдөр 20 цагийн байдлаар нийцгийн онцгой комиссийн байдал бол арга хэмжээ авч 95 албан хаагч бол одоо үерийн уснаас сэрэмжлүүлэх иргэдийн дуудлагыг авч арга хэмжээ авах ажил дээр бол шуурхай штаб гаргаж бол ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 20 цагийн байдлаар бол Улаанбаатар хэмжээнд нийт бол 16 дуудлага ирсэн байна. 16 дуудлагаас бол 5 дуудлагад дээр мэдээлэл зөвлөгөөч 11 дуудлага дээр хариу арга хэмжээ авсан. Зам талбай ус тогтсон мэдээллүүдийн талаар гэвэл хаан уул дүүргийн Жапон 5-ны Хүнөө 22-ийн автозамын дагуу борооны ус тогтсон байсан. Одоо энэ байр дээр ирээд байна. За Баянгол дүүргийн 4-р хорооны Багзаалын арын замд ус тогтсон. Сонгон архан дүүргийн 18-р хорооны 22-р байр гих мэт шиг ингээд 6-7 газрууд дээр бол одоо ус тогтож зарим байрнууд дээр бол Б1 давхар дээр бол өрийн ус тогтсон байсныг нийслэлийн хэмжээнд 95 албан хаагч соруулах, сэрэмжлүүлэх арга хэмжээнүүдийг бол ингээд авч ажиллаж байна. За Бямба дарга дээр бол яг одоо энэ Хүнөө 22-ийн дундлын хэсгээр ирсэн байна. Өнөөдөр одоо 20 цаг 15 минутын байдлаар бол энэ ч бол уснууд бол бүрэн шахагдаад дууссан. Өрийн усны зайлуулах систем бол тодорхой хэмжээнд ажиллаж байгаа ийм байж байна. За Бямба дарга Улаанбаатарын хэмжээнд өнөөдөр хурд хунц орлоо ямар нөхцөл байдалтай байна? Хэдэн газар ус тогтож байна? Энэ талаар нэг мэдээлэл өгөөч. За өнөөдөр ерөнхийдөө тархмал байдалтай Улаанбаатар хотод одоо 25-аас 35 мм-ийн хурд хунц орсон. Яг одоо шугамтай болон шугамгүй байршил дээр автозам дээр ус тогтсон одоо 5 байршил байлаа. Нэг нь 5 шар орчим түрүүн хэлсэн, нэг нь Хүнөө 22, нөгөөх нь Багзаал орчим, мөн Сонгон арган дүүрэгт 32 дугаар байрны орчим гэдэг ингээд 5 байршил дээр тогтсон. Ус оруулах ажлыг бол 5 шар нөгөө Нисхийн тойрог Багзаал орчим дээр ус оруулах ажлыг хийсэн. Энэ Сургуу Монголын энэ одоо энэ Хүнөө 22 орчимд бол яг иргэдтэй яг үнэн бодит мэдээллийн нөхөд бол энэхүү шугам маань өөрөө Сургуу Монгол ХХК хийсэн ийм 500-ийн бетон хоолойтой шугам юм. Хойноос борооны ус автозамын борооны ус зайлуулах, үерийн ус зайлуулах биш. Ер нь бол борооны ус зайлуулах л. Хойноос хаан бол хурдын одоо уртлын замаас бүх ходгуудаа авчираад, шугамудаа холбож авчираад энэ хэвийнхаа ходгуудыг аваад ингээд гаргалгаагүй болоод зогссон ийм шугамтай. Эндээ хөрс рүүгээ шингээд иргэд санаж байгаа бол өнгөрсөн жил нийслэлийн засаг дарга ажиллаад Сургуу Монголын шугамыг хойно таслаад 2-3 байгууллага ус авчирсан нөхцөл байдал тогтоогдсон шүү дээ. Уржнан бол ус тогтдгүй байсан ерөөсөө. Өнгөрсөн жилээс эхлээд тогтоод эхэлсэн их борон дээр. Яагаад тэгж нөхөр энэ маань өөрөө нөгөө шингээх утгатай учраас нөгөө их ус тавиад ирэхээр хөрс ханалт үүсээд эрчимтэй бороонд ингээд хальж гарч ирдэг удаандаа хөрс рүүгээ шингээгээд байдаг. Энийг заавал гаргалгаатай болохгүй бол ирэх жилээс бүр жоохон бороонд устай байдаг ийм нөхцөл байдалтай болох юм. Тэгэхээр бид энийг Сургуу Монгол өөрсдөө хийсэн юм байна те. Сургуу Монголын ийм шугамууд юм бүгдээрээ энэ. Энийг одоо төвийн шугамлуун тэгээд одоо гол канал руу холбох хэрэгтэй шүү дээ. Сэлд дунд гол руугаа тийм ээ. Тэг нь одоо бид урагшаага Хүнөө тойроод нэг ноцоос дуудагтай уртлын хэсэг дээр тэр ноцоос дуудгийг томруулаад энэ шугамаа аваач одоо хийхээр ингээд төлөвлөөд зураг төслийн одоо мэдээ хорших байгууллагатайгаа зөвшөлдсөх ийм ажил явуулж байна. Ирэх жил бол төлөвлөнд ороод хийх юм байна. За тэгэхээр үзэгч юундэ Улаанбаатарчуудаас харуулъя. Хүнөө 22-ийн одоо хойтлын хэсэг тийм ээ. Жапон 5-ны хэсэг, Сургуу Монгол энэ хэсэг дээр бол хувийн компани шугамыг хийсэн. Гэхдээ шугамаа болохоор хөрсний услууга шингээдэг байдлаар хийсэн. За өнөөдөр бас энэ үзэгчтэй энийг харуулах юм. Үзлэг хийгээд түрүү явж байхад энэ номер реалтер гэдэг компаниас энэ барилгын материалын энэ хөөсөн зэрэг хийсч бас дээрээс унаад байна. Одоо энийг бол би номинд одоо ингээд шаардлага өгсөн байгаа. Номингийн материалууд ингээд
хийсч ирж унаад байна. Энэ бол болохгүй. Энэ бол одоо байцаагчид хэлээд дараагийн торгуулт арга хэмжээ аавна. Номинд бол би хугацаатай үүрэг өгсөн байж байгаа. Хугацааныхын дагуу юмаа биелүүлэх хэрэгтэй байж байгаа. Тэгэхгүй бол эдний хашааг нураагаад зөвшөөрлүүдийг ингээд цуцлахаар дараагийн арга хэмжээг бол аваад хийж байна. Тэгэхээр манай барилгын ажил хийж байгаа компаниуд маань энэ барилгын материал энэ материалуудаа ингээд явахаар байж байгаа. Материалуудаа хийхээр байж байна. За энэ Хүний 22 хойтлын зам дээр бол одоогийн байдлаар бол уус шингээ шавхц. Энэ дээр нэмэлт носоос юм ажилуулдаг. Эсвэл өөрөө шингээл дээр явсан юм байна. Шингээл дээр орчиж байгаа. Ер нь бол одоо Улаанбаатар хот дээр маш их ус тогтдог байсан хэд хэдэн байршил байлаа шүү дээ. Ер нь нарны гүрний урттал байж гин, инх тайвны гүрний доотлол, ажилчны гудамж, сапоро гэдэг би дүү шаттай ер нь бол шийдээд байгаа. Элби юм шиг одоо нэг дор бүгдийг шийдэж чадахгүй. Гэхдээ одоо вокзал орчин байна. Вокзал орчин дээр бол модны 2 хороо бол 4 замын бүх ус ирээд төвлөрдөг. Тэн дээр мянган одоо төвлөрсөн шугам угсраа явж байгаа. Гэх мэтлэн ингээд явж байгаа. Энэ байршлуудыг бол эх жилээс ингээд бас Ямбацгад энэ жилийн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай? Одоо хэдэн сар гээд дуусгах гэж байна? Ерөнхийдөө бид 9 сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа бүх ажлууд. 9 сарын 30 гэхэд дуусгах. Борооны ус залуулах шугамудаа. Тэгээ эх жилүүдэд нэг хэдэн байршлуудад төлөвлөд зургаа энэ жилдээ хийгээд эх жил ер нь та хэдэн байрлал хийнэ гэж төлөвлөж байна? Ер нь бол яг том гэдэг одоо хамгийн их тогтчихсэн нэг 24 байршил гэж зургийг хийлгэцээ. Энэ жил бид нар 10 байршлыг авч байгаа. Эх жил одоо хийх шаардлагатай бас мөн 10 гаруй байршил байгаа. Нэмэлтээр одоо автобусны буудал болоод явгууны гарцсан дээр жижиг юунууд бол байгаа. Тэрийг бол тухай бүрдэнд жижигхэн хөрсрөн шингээд юм уу эсвэл жижигхэн шуумар холбоод маш нөгөө жижиг ажиллавараар шийдэх бүрэн боломжтой. Нэгж байгаа. Тэгээ 9 сарын 30 гэхэд бол энэ ч хэсгүүд дуусан. За номингоос ингээд дараагийн материал бас хийж ирж энэ чинь унсан байна. Тэгэхээр Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа аж ахуй нэгжүүд маань өөрснөө бас аюулгүй байдал хангах гээд иргэдийн дээрээс ингэж бараа материал хийж унж ирж байгаа асуудлууд байна. Шинээр хийгдэж байгаа тогтцолтой хийж байгаа хувийн компаниар борооны ус зайлуулах системаа бас зөв төлөвлөж хийх гээд ингээд бас их хэмжээний хурд хунцаад оруулаад цаашаа хүндрэхээр нөхцөл байдал байж байгаа. За иргэдэд бас анхааруулж хэлэхэд өнөөдөр шөнийн 00 цаг хүртэл бол бороо бага хэмжээгээр бол шивэрж орно. Маргааш бас тодорхой хэмжээний бол бороо хурд хунцтай байхаар юм төлөвлөгөөтэй байж байгаа. Улаанбаатар хотын нийслэлийн онцгой комиссод шадар сайдын ахалсан ерхэн онцгой комиссоос чиглэл авч одоо албан хаагчтайгаа бид 24 цагаас жижүүрлэж ажиллаж байна. Иймээс иргэд та бүхэн маань ойрын хугацаанд өндөр хүчтэй нэрвэгдэх аюул тийм ээ. Дээрээс нь хур унц нэмэгдэж орох одоо цэгүүд дээр хаалт хамгаалалтаа авч өөрсдийн бас аюулгүй байдлаа хангаарай. Тэгэхгүй бол өнөөдөр шөндөө бас сэлб гол дунд голуудын эргийн дагуу бас голууд үердэх одоо магадлал аюултай байж байна. Бусад одоо зам дэд үтсүүдээр бол борооны ус зайлуулах системүүд маань харьцангуй энэ жил үүргээ гүйцэтгэж өнгөрсөн жилийн одоо ингээд замуудын маань бас ус тогтох зэгүүд бол харьцангуй гайгүй байгаа. Одоо дүр зураг өнөөдрийн байдлаар бол ажиглаж байна. Манай Улаанбаатар хотын албан хаагч нар маань 24 цагаар бол ажиллаж хоримтлогдож байгаа усуудыг бол одоо соруулж чөлөөлөх ажлуудыг бол гүйцэтгэж байна тийм ээ. Энэ жил бол сорох ажил бол харьцангуй байхгүй болсон. Энэ жил бол шугамууд нь бороо орсны эрчмээс хамаарат нэг бороо зогсноос нэг 20-30 минутын дараа шингээд эсвэл шугамаараа яваад бүгд дуусч байгаа. Зүгээр иргэд бол тэгээд байгаа нэг зүйл нь борооны усны шугам маань ингээ ачаалаа дийлэхгүй байж тэгээд байгаа. Тэр мэн өөрөө хэд хэдэн шалтгаан тавьад байна. Борооны усны байгаа шугамуудыг одоо яг энэ шиг ингээ ажил хийх явцдаа тасалчж байгаа. Тэр 25-ын жамсрангийн гудамжин дээр 3 байршил дээр тасалдсан. Дахиад нөгөө зам талбай одоо шинэ барилга барьсан газрууд одоо энэ барилга барьсан байна. Эднийх зам талбай усаа яаж хийж байгаа? Энэ хавьд гаргалгаа байхгүй жишээ нь бариад ингээд зам руу гаргаа хийчих жишээтэй. Ер нь бол яармаг орчинд бол маш их тийм газруудтай нөгөө уналтаар нь дээдлэлтэн барьснууд нь ингээд зам руугаа гаргаад тэр цаашид ер нь бол хувийн аж ахуй нэгжүүдийн барьж байгаа гадны орчилтын зурган дээр нь борооны ус зайлуулах систем тооцоолуудыг авч үзэж чинь одоо төвлөрсөн системтэйгээ уялдуулах ажлыг бол бас нэлээд нягт шаардлага тавьж ажиллах шаардлагатай байна тийм ээ. За ингээд явсаа энэ хэсгээр бол ямар ч сан борооны ус шимэлдээ дууссан байж байна тийм ээ. За ингээд юу ярьчих вэ? Энэ хэсгийн дайва дуусгач.